Ким Такку 13 дугаар анги. За захирлаа. Өнөөдөр тахилын ширээн дээр ээжийн зургийг та тавьсан уу? Тийм ээ, би тавьсан. Зураг тавьж байхдаа ямар нэг хачин зүйл олж хараагүй юу? Үгүй ээ, намайг зураг тавьтал ямар ч зүйл гараагүй шүү дээ. Яасан? Би бас л ямар нэг буруу зүйл хийчих ч үү? Үгүй дээ. Одоо болсон. Явцгаая. Эмче! Дэлбэрэх дөртлөө. Дэлбэрэх. Наашаага. Ажухан. Такку. Таны гарч бай. Хурдал. Хурд. Хөөе яахаараа өөр хүн биш олчиж чингүй ийм алдаа гаргадаг байна. Манай талхны газар хамгийн болгоомжтой хүн нь вэ? Тэгсэн чи ямар ч байсан өдөр зэрэгтэй үлдсэн юм аа да. Анх тэр чимээ гарахад ихэ нэг нь өгчих л гэж бодсон шүү. Харин тий ямар тач Ким Таккугүйч тэр зайлиг бүрхэгэн шүү. Тэр зайлгийг энэ дэрснээс хойш байнга хэрэг төг тасрах аваллаа. Одооноос эхлээд Ким Таккугүйч Ким хэрэг таригч гэж нэрлэмээр юм байна. Ким хэрэг таригч гэж. Энэс гадна эднэрээ бүгдийг нь сална гэвэл хичнээн их мөнгө авахлаа. Яа. Яста галзуурх нэ. Аава, та наана юу хийгээд байгаа юм бэ? Энэ бүхэн бүгд миний болгоомж үгээс боллоо. Байнга л газны үнрээс нь ихлэ шалгадаг байсан байж. Өнөөдөр тэр зуршил болсон зүйлээ хийхгүй. Хэтэрхий ихээр өөрийгөө буруутгаад хэрэггүй дээ. Осол гэдэг чинь угаасаа л юм байдаг. 100 удаа болгоомжтой байж угаад нэг л удаа болгоомж алдахад заавал тэр үед нь гардаг зүйл. Эмче, манай Такку ямар хөө вэ? Эхлээд ямар ч байсан өвчтөн маань ухаарсан. Ашгүй галд баг өртсөн тулд төлөгдөлт байхгүй байна. Гэхдээ хамгийн гол асуудал нь төлөгдөлт биш нүдэнд нь байна да. Юу? Нүдэг нэ? Дэлбэрэлтийн үеэр нүдэл гэмтэж гисэн юм шиг байна. Дэлбэрэлтээс болоод дайсандаа ухаан санаагаар хараа нь хаагдсан уу? Эсвэл үнэхээр нүдэн гэмтчихсэн үү? Ямар ч байсан та нар Сөүлийн том эмнэлэгт очив. Эмче. Би хэдэг болтол ингэж байх хэвээр би. Тэ ингэж боочхоор давчтаад байна. Өнөөдөр болтоо тайлж болно үсттэй. Эмче. Хөөшөрө чи юу? Тийм ээ. 너 지금 이거 보고 чи намайг хараад гайхсан уу? 괜찮아. Зүгээрээ гайхах хэрэггүй. Энэ төр зургийн 그런 거야. 저기 нөгөө Такку야. Такку. 왜? Yes. Маргааш надтай хамт 큰 병원 том эмнэлэг рүү явцгаая. 정밀 검사를 Нарийн мэрэгжлийн шинжилгээ өгөх хэрэгтэй юм шиг байна. 단순 Хүнд 화상인지 гэмсэн байна уу? Хөнгөн гэмсэн байна уу гэдгийг 망막에 손상이 온 건지. 근데 Гэхдээ энэ эмч чи хурдан ирнэ гэчихэд яагаад одоо л ирэхгүй байна? Нүдэ ингэж боочоо зүгээр хөвдөд байсан чи бүр багтарч өгөхнэ. Такку야 내 말 좀 Такку миний үгийг сонсооч дээ. Яс таны санаа зовх зүйл юм олбоо. Ямар юмных нь том эмнэлэг. Такку. Би чинь Ким Таккуш ийм хүн зүйл надад юу ч болох. Өнөө удлыг нэг үзгүй аа?
Чи юугаа хийгээд байгаа юм бэ? Ингэж болохгүй. Таггүй. Хой. Одоо болоо. Зүгээр тавиад таа. Би чааг чигээд огч болохгүйгээд огч яаж угав? Эмч. Хортой үтэн нүдэн. Эмч миний нүд яачсан бэ? Тайвшраа зүгээр сууж бай. Миний нүд яачсан ингэж байна штэ. Одоогийн байдлаар яаралтай тусламж үзүүлж чадна. Комментд очиж нарийн шинжилгээ өгч байж л очрыг нь мэднэ. 여보세요. Байна уу? За. 그래. Тийм үү? За. 알았네. Мэдлээ. 또는 Мөнгөчин амлсан ясаараа дансанд ч орчихно. 수고했네. Сайн ажиллалаа. Чи өөрийнхөө амнаас ордын чинь тав. Чи өөрийнхөө амнаас ордын чинь тавиад ч болтугай. Тэр хүүхдийг хаа гэж байна. Ойлгосноо? 난 이미 Би аль хэдийн байгаа бүх нэр эдийн чинь тавьчихсан. Өөрийнхөө амьдралыг өөрийнхөө нэг төр тамт бүгдийг тавьчихсан. Маажууны төлөө. Тэгээд бас 당신의 төлөө. Алуурчин. Ийм зүйлээр намайг айлгана гэж бодоо юу? Айсандаа болоод бөмбөгнлөө чичирнэ гэж бодоо юу? Сансныг чинь гарц. Харамсалтай нээж та хэдийн өвөд болоод харин би одоо болтол амьд байна. Тэгээд бас энэ хүртэл явсан. Ийм болчиход буцаад өгөх бодол өчүүхэн чалга. Би ямар ч аргаар хамаагүй маажууны тэрний өв залгамжлагч болгох тол болгоно. Гарч ил угаараа яач. 유경! 안녕하세요. Сайн байна уу хичээ? 이 сарынхаа байрны мөнгийг басад өгөхгүй юм уу? Энэ сарынхыг аж өгөхгүй бол одоо бүр 3 сарынх боллоо штэ. Одоо байр цааны чи мөнгнөөс ч гэсэн үлдэхгүй болчлоо. Оюут ингээд харж үзэх чийсэн хэмжээтэй. Ингээд яваад надад ч гэсэн хэцүү. Уучлаарай. Дахиад ганцхан 7 хоногийн хугацаа л өгчихвөл тэр болтол заавал олоод өгье. Чи хараад дэмдэж байна. Би чи энэ мөнгөөр л амьдрдаг хүн шүү дээ. Ингээд ивэл би хүртэл өсөж өгөх нь. Гүй ястаа нэг. 나가서 гарч ганц сундаг юм уу?
Суу. Хоёр шараа хэрэг. Эмнэлэг дээр манай ээжтэй уулзсан гэлөө. Танай гэрийнхний чинь навьяас юм уу? 뭐든지 뜻대로 안 Зүйлийг 되면 өөрийнх нь дураар болохгүй мөнгөөр шийдэх гээд байдаг чинь. Үгүй яах вэ? 그래서 Тэгээд 넌 뭐부터 чи 해줄 юунаас 건데? эхэлж хийж өгөх юм бэ? 옷부터 해줄래? Хувцснаас эхэлэх юм уу? 돈부터 Мөнгнөөс 해줄래? эхэлэх юм уу? 아님 Эсвэл 당장 яг одоо 밥부터 байрны 해줄래? минь мөнгийг өгөх юм уу? 뭐부터 해줄 수 Юунаас 있는데? эхэлж хийж өгч чадах юм бэ? 너 무슨 Чи чинь 다 해주겠다며? Надад бүгдийг нь хийж өгнө гээ үздэй. 네가 그랬지. Чи өөрөө тэгсэн биз дээ. 그야 네가 어디 Тэр чи хувцсны хаа хүртэл хийхээс чинь шалтгаална шүү дээ. 키스부터 Үнсэлтээс эхлэх үү 시작하느냐 эсвэл 아니면 화끈하게 зүгээр шууд 수도권부터 дуусгаад ганц 시작하느냐. шөнөөс эхлэх үү? 그런 거면 Тэгээд 되는 л болоо 거니? юу? 너랑 Чамтай 키스하고 үнсэлцээд 하룻밤 нэг 같이 шөнө хамт унтахад л 자고 дөнгөж 겨우 그런 걸로 дөнгөж л тиймхэн зүйлээр 여자가 될수 чиний 있는 эмэгтэй 거 болж 아니야? болдог байсан юм уу? 생각보다 Бодож байснаас минь амархан юм гээч. 그래 좋아. Тэгээ л дээ. 뭐? Юу гинэ? 키스쯤 Нийгмийн үнсэлт 하룻밤쯤 ганц шин зэргийн зүйлийг бол 그런 건 얼마든지 хичнээн тул 줄수 хичнээн 있어. хийж өгч чадна. 대신 Харин надад 널 сайн бол 좋아하라니 ганцхан намайг харж амьдр гэж хэлээд ч хэрэггүй шүү. 그런 건 바라지 마. 내 마음에 Миний 누구든 сэтгэлд хинч 누굴 байсан гэсэн 그리워하든 хэнийг санаж мөрөөдөхийг минь 간섭할 хянаж 생각 шалгах гэж хэрэггүй шүү. 그런 군더더기 Тийм зүйл хийгээд эхлэх юм бол 피곤해지. чамаас залхах учраас. 어떻게 할래? Одоо тэгээд яах вэ? 뭐부터 Юунаас 시작할까? эхлэх вэ? 키스? Үнс 아니면 эсвэл Чи 생각 бодож байснаас минь илүү сонирхолтой байна юм байна.